эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын өчиг нэвтрүүлэг эхэлж байна. Гэр бүлийн радиотай хамтдаа байдаг эрхэм сонсогч танд өнөөдрийн мэнд хүргэе. Амьдралын өчиг сэтгэл зүйн боловсрол олгох нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр бид бас сарынхан эхэнд нэг удаадаа бас 11 наснуудтайгаа хамтдаа бас амьдралын өчгийг хүргэдэг байгаа даа. Тэгээд өнөөдөр гэр бүлийн радиогийн 2 дугаар студид сэтгүүлч сэтгэл зүйч Баясаа, за хөтлөгч Цомо, за мэдээж 11 настан маань болох Алсуу төгөлдөр 2 маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд та хоёртой өдрийн мэнд. Өдрийн мэнд. За хүлээв үү? Их хүлээсэн үү? Хүлээс. За тэгээд гэрлийн огш нь мамуулсан. Тэгэд гэрлийн огштой гуруулаас аль бие ёсоор гэр бүлийн радиогоор дамжуулаад бас баяр хүргэе тийм ээ. Хөөрхөн хүүтэй болсон. За та хоёр маань мэдсэн байлээ. Ааха. За багштай сайхан баяр хүргэж. Баяр хүргэе хүүтэй болсон. Баяр хүргэе. Бие сайн бодорой. За тэгээд гэрлийн огшийн оронд би одоо та хэдтэйгээ гэрлийн огшийг нэртэл нь хөтлөөд явна. Тэгээ өнөөдөр гуруулаа анхааралтай сонсох чадварын талаар ярих гэж байгаа тийм. Би урдчлаад нэг даалгавар өгсөн байгаа. Тэгээ даалгаврыг бол манай хоёр бас бодоод магадгүй туршиж үзээд ирсэн гэдэгт итгэлтэй байна. Тэгээ тэр даалгавар маань болохоор юу вэ гэхээр ийм сонсох ийм даалгавар байсан. За тэгээд анхааралтай сонсох гэдэг дээр эцэг эхчүүд маань бас тийм хүүхдүүдээ хэрхэн анхааралтай сайн сонсдог вэ? Хүүхдүүд ч гэсэн тэрийг дагаад бас ээж аавыгаа, хүүхдүүд найзуудыгаа тийм багшигаа хэрхэн анхааралтай сонсдог вэ? Энэ талаар өнөөдөр бид гурав нэлээ сайхан ярилцсан. Тэгэхээр 1146 104 5 дугаар явууц нээлттэй мэдээж гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсан дээр яг одоо лайв стримтэйгээр хурж байна. Тэгээд 104 5 84 5 гэсэн долгион дээр хурж байгаа шүү. За эхлээд асуулт асууя. Сонсох гэдгийг, анхааралтай сонсох гэдгийг та хоёр юу гэж ойлгодог вэ? Хүн юм ярьж хахад өөр тийш анхаарлаа хариулахгүй яг зөвхөн тэр хүнийхээ яриг сонсож байлаа. Ааха. Яг анхаарлаа хандуулаад тэр хүнийг одоо сонсож ойлгох гэж хичээх нэ тий. Анхаарлаа төвлөрүүлээд яг анхааралтай сонсох. Тийм бусад юм руу харахгүй яахгүй. Ааха. Тэр бол анхааралтай сонсох. Ааха. За тэгээд ер нь ингээд юу гэдгийг те гэд хүмүүс тэгдэг штэ. Юм яриад лсэн чинь ээж нь ч юм уу, аав нь ч юм уу, эсвэл найз чинь ч юм уу тэрэ гэл ингээд ярьсан чинь те. Уцаа оролдол. Ингээд байвал хоёрт ямар санагдах вэ? Ерөөсөө тийм чухал юм сонсохгүй байгаа. Ааха. Эндээ л нэг тийм муухай санагдаад идэв байдаг. Ааха. Тоохгүй юу? За энэ хүн миний ярианд анхаарахгүй юм байна. Эндээ дараа нь хэлчих шээ. Дараа нь хэлчих юм уу? Юу гэж хэлэх вэ? Яг хэлчихсэн юм бол. Хэлчихсэн юм аа юу? Тэрнээс намайг сонсооч ингээд намайг ярьж хахад уцаараа оролдоод байгаа чинь надад жоохон таалагдсангүй гэдэг ч юм хэлэхгүй юу? Хэлэхгүй. Тэрийг бол тоохгүй өнгөрч гэнэ тий. Тэгээ дараа нь за яг анхаарангуут нь хэлье гэх юм байна. За тэгвэл чамайг яг ингээд гоё анхааралтай сонсоод тий. Ээж өнөөдөр ингээд миний тэр хичээл дээр жоохон надад жоохон онцгүй байлаа. Надад нэг ийм мэдрэмж төрлөө. Эсвэл найз маань өнөөдөр намайг тэгээд гэд хэлэнгүүт ээж нь анхаарахгүй сонсвол одоо муухайхан байна. Алсаагүй те. За тэгвэл анхааралтай сонсвол чамд ямар мэдрэмж төрдөг вэ? Тэр хүн чамаас асуугаад те. Сэтгэл тавиад ингээд сонсож байгаа нь. Ааха. Сонсчул тэгэл чамд бас энэ ингээд намайг ингээд ойлгодог, сонсдог юм байна гэд ойлгоо. Тэгээд мэдрэмж нь чамд ямар мэдрэмж үл тоогдсон, орхигдсон, өөрөө чинь тоохгүй байгаа юм шиг тий. Үл хайхарсан тийм мэдрэмж биш, өөр мэдрэмж чамд төрж байгаа тий. Тэр нь ямар мэдрэмж вэ? Тэр ингээд маш гоё тий. Одоо ингээд уйлцсан баг чи сонсчихсан бол тэгэл гоё тайтгаруулж байгаа юм шиг санагдана. Уран зориг өгвөл. Төгөлдөрт ямар мэдрэмж төрдөг вэ? Чамайг ингээд анхааралтай сонсчлоо. Хин нэг. Чиний ярьсныг сонсоод чамаас асуулт асуугаад тийм үү чи тэгсэн юм уу гэд ингээд. Тэгтээ яг ингээ гонигтай байх үед хүн яг ярилцаад яг миний яриг сайн сонсвол амар гоё болдог шүү дээ. Амар гоё байдаг. Гоё тайвширдаг байна. Тийм мэдрэмж нь бол гоё мэдрэмж. Баярлдаг бахна, тайвширдаг бахна. Одоо ингээ хитүүлээ бас мэдрэмжээ бас ингээ ойлгомжтойгоор хэлээ те. Би гуйнгалдаг, баярлдаг те. Миний ингээд сэтгэл санаа тайвширчдаг. Одоо юу гэдгийг те миний би ингээ хүнд ингээ сонсогдоод хэрэгцээтэй хүн юм байна гэдгээ мэдэрсэн гэдэг ч юм уу. Тэгж тайлбарлаа шүү. За гуруула нэг дөрөв дахтагаад явна. За тэгвэл сонсох гэдэг бол тэр хайртай хүнийгээ одоо хин нэгний ярьж байгааг маш сайн анхаарад
сонсоод эргээд бас тэр хүндээ ямар нэгэн байдлаар би чамайг сонсож байгаа шүү гэдгээ мэдрүүлээд тэгээд ойлгох гэж хичээж байгаа бол анхааралтай сонсох чадвар байх нь байна. За тэгвэл гуруула нэг юм даалгавар авсан байгаа тий. Тий. Нэг ийм даалгавар өгсөн байгаа. Би нэг юм тарах хуц гэдэг нэг юм хөөрхөн даалгавар өгсөн байгаа. Харагдаж байгааз энэ дээр болохоор сайн болон муу сонсох юм хэлбэр байгаад байгаа. Тэгээд гэртээ очиод гэртээ байхдаа хин нэгэнтэй эсвэл найзтайгаа ч юм уу нэг удаа муугаар сонсож үзээд нэг удаа сайнаар сонсож үзэх даалгавар өгсөн байгаа тий. За хэрэгжүүлж үзв үү? Үзсэн. За алсуугаас эхлэе. Муугаар сонсоход ямар байсан? Чи хинтээ хэрэгжүүлсэн? Игчтэйгээ үзсэн. За. Игч маань ингээ муу сонсохтой болно шүү дээ. Игч маань ярьж байхад би ингээд ерөөсө тоохчихгүй хуцаа оролдоод ижсэн байхгүй юу? Тэр үед манай игчтэй дуусныхаа дараа за чи юу ойлгосон гэхээр би нөгөө сонсог юу ч ойлгоогүй. Харин сайн сонсон гэхээр за чи одоо юу ойлгосон? Би тийм юм ойлгосон. Тийм. Тэгэж хариулсан байна. Тий, тэгэж туршиж үзсэн. Чи тэгээ уцаа оролдож байхдаа юу гэдгийг те энэ дээр нэг юм хөөрхөн загвар байгаа шүү дээ. За ингээд анхааралгүй сонслоо. Тэгвэл тэр хүний хэлж байгааг анхаа гэл тэгж байгаа те. Гисэн ч гэсэн өөр тийшээ харцсан. Ямар нэг юм оролдож байгаа. Зүгээр худлагаасаа л худлагаасаа нэг юм дүр хэсэгж байгаа гэсэн үг те. Тэгээд уцаа оролдоод байгаа хэрнэ. За тэгээд одоо анхааралгүй сонсох юм бас нэг хэлбэр нь болохоор нөгөө хүн юу хэлж байгааг ерөөс ойлгоогүй ирнэ. Өөр юм өөдөөс нь яриад идэг тий. За дараагийнх нь болохоор эсвэл шуудхан зөвлөгөө өгнө эсвэл шууд өөр сэдв рүү ороод ингээд сэдвийг солиод идэг. Тэрийг туршиж үзсэн үү? Тэрийг бол туршиж бол үзээгүй юу? Гэхдээ ингээд гоё туршиж үзсэн байх ихчтэйгээ тий. Эхний удаад уцаа оролдоод ихчээгээ юу ярьж байгааг ерөөсө ойлгоогүй байх нь байна. Дараагийн удаа хэрэгжүүлээд анхааралтай сонссон чинь ихчээгээ юу ярьж байгааг ойлгосон байх нь байна. За анхааралтай сонсох тэр бас нэг юм гарч байгаа штэ. Тэр хүнийг анхаарна, нүдрүү нь харна тий. За дараагийнх нь болохоор нүдэрээ холбогдоод толгой тохих тийштэй гэд тийм гэ тий. За гэ тий. Гих зэрэгээр нөө сонсож байгааг харуулна гэд түрүүн миний хэлсэн. Дараагийнх нь болохоор ингээд дэмжлэг өгөөд эсвэл авлаж асуугаад ямар байсан бэ? Энийг юу гэсэн бэ? Энд чи яагаад ингэсэн юм бол гэдэг ч юм уу тий. Тийм асуултуудыг асуусан уу? Асуусан. Тэгсэн чи их чинь юу гэж байна? Зүгээр надад хариулж өгсөн. Тэгэд дараа нь хоёр биенээсээ тэр мэдрэмжээ асуусан уу? Намайг ингээд анхааралтай сонссон чинь танд ямар санагдсан бэ? Асуугаагүй юу. За болж гин. Ёстой сайн байна. За төгөлдөр маань хэрэгжүүлж үзсэн үү? Үзсэн. За үзсэн чи ямар байна? Хинтээ юу сайн муу хоёр сонсолтыг хийж үзв. Ээжтэй. За ээжтэй хийсэн. Гэтэ ингээд би ингээ өөр тийшээ харж байхад ээж ингээ ярьж байгаа ч гэсэн яг өөр тийшээ анхаарлаа хандуулжсэн хажууд ингээ хүн юм яриад байгаа болохоор нэг бүр ойлгохгүй бол биш. Энэ л жоохон ч ойлгочдөг яриад. Гэтэ хажууд юм яриад байгаа учраас чиний анхаарал төвлөрөхгүй юм тий. Яг өөрөө хийж байгаа юм л анхаарал төвлөрнө. Гэтэ яг ээжийг ярьж байхад нь яг өөдөөс нь хараад сайн сонсвол илүү сайн ойлгоно. Ээж нь тэгээд чамд ярьж өгөө чи ээжигээ сонссон гэсэн үг үү? Тий. За тэгээд сонсохдоо нөгөө нэг эхнийх нь буюу нөгөө сонсохгүй байх. Тэр төвшнгөөр сонссон чи ээж чинь ямар зүйл мэдэрсэн гэж дараа нь хуваалцсан уу? Үгүй. Хуваалцаагүй юу? Ингээ сайн сонсох буюу чи ээжийнхэн ярьж байгааг ингэж маш сайн анхааралтай сонссон. Тэр үед чамд ямар байсан? Тэр үед бол ээж юу ярьж байгааг сайн ойлгов. Маш сайн ойлгосон. Ээжтэйгээ харилцан яриа үүсгэж чадсан уу? Чадсан. Ингээ хоорондоо бас ингээ харцаараа харилцаад ингээд тийм шүү анхаа гэдэг ч юм уу те. Тэр харилцаанууд үүссэн үү? Тийм харилцаа үүсгэр чамд ямар мэдрэмж төрсөн? Гэтэ би яг нэг би бүр амар ингээ ярилцдаг байд хүмүүс байдаг да. Би бүр яг тэгж амар ярилцдаг болохоор. Тэр ээжтэйгээ ярилцах гоё юмсан. Ээжтэйгээ ярилцаад ойлголцож аваад те нүдрүү нь хараад дэмжлэг үзүүлээд хэрвээ хин нэгэнд ч гэсэн чи өөрөө тэгээ ярьж байхад одоо өөдөөс чи хараа сууж байгаа хүн чамаагаас тэгж сонсвол бас тийм гоё мэдрэмж төрөх нь шүү дээ. Тэ. За энэ бол анхааралтай сонсох. За тэгээ гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсан дээр яг одоо лайв стримтэй хүрч байна. Тэгэхээр өнөөдөр 11 настай манай Алсуу Төгөлдөр хоёр маань хамтдаа анхааралтай сонсох чадварын талаар ярьж байгаа. Тэгэнгүүт одоо юу гэдгийг те анхааралтай сонсох чадвар гэдэг бол зүгээр нэг сонсох биш те. Одоо тэр хүнийг ойлгох гэж хичээж байгаа. Ойлгох гэж одоо оролдож байгаа. Тэгээ тэр хүнтэй амьд харилцаа үүсгэж байгаа хэлбэр юм байна гэдгийг манай хоёр бол маш сайн мэдчихээн. Тэгэнгүүт ээж аавууд хэр сайн мэддэг бол те эсвэл өөр
хүмүүс хэр сайн мэддэг бол энийг тэгвэл гурлаа бас цаашаа ярилцаад явъя тий. Анхааралтай сонсох гэд энэ дээр миний өгсөн байгаа даалгавар сайн муу гэдэг хоёр байгаа шиг одоо сонсогчд маань ч гэсэн тий хин нэгэнтэй магадгүй тийм яриаг үсгээд таныг ингээд үл тоомсорлсон, уцаа оролдож байгаа, худлаа дүүргэсэж байгаа тийм үед танд бас ямар мэдрэмж төрж исэн, яриагаа та цааш нь үргэлжлүүлсэн үү? Үргэлжлүүлэхгүйгээр эсвэл зогсоогоод одоо явж ийсэн үү те хүүхдтэйгээ бас эрхийн яаж ярьж байгаа талаараа яг доор лайв стримийн доор комментээр бичээрэй мэдээж бас 1146 104 5 гэсэн дугаар явц шуудаар нээлттэй байгаа. Лам одон чимэг маань өдрийн мэнд гэж орчсон бэ. Өдрийн мэнд. Тэгээд бид хэдийг анхааралтай сонсонгаа бас идэвхтэй оролцоод яваарэ гэж урьж байна. За сонсох юм 3 төвшин байд юм байна. Энэ нөгөө асуултууд байгаад байгаа шүү дээ. Муу сонсох дээр асуултууд гэх нөгөө нэг юм хийх аргууд. За тэгээ сайн сонсох дээр бас хийх аргууд байгаад байгаа. Энийг 3 төвшин гэж илэрхийлж байгаа. За нэгдүгээр төвшнийг та хоёр юу гэж бодож байна? Нэгдүгээр төвшин үү? Нэгдүгээр төвшин бүр доороос эхэлж байгаа шүү. За. Шипи өгөхөд. Ерөөсөө тэр нэгээс сонсохгүй тэр нөгөө ямар ч анхаарал төвлөрүүлэхгүй. За анхаарал төвлөрүүлэхгүй хажууд байгаа юм шиг тийм. Сууж байгаа ч гэсэн ерөөсөө төвлөрүүлэхгүй уц мацаа оролдоод эсвэл тийм өөрийнхөө дуртай юмыг хараад тэл. Хажуудлынхаа хүнийг ерөөсөө тоохгүй байгаа. Ингээд нөгөө тэгж ярьдэн штэ тий. Би ингээд сонсох гэсэн чинь өнөөдөр энэ хичээлийг ингээд ойлгох гэсэн чинь ерөөсө багшийн яриа чихний хажуугаар өнгөрөөдсөн. Тэгээд миний толгойд өөр юмнууд эргэлдээл. Тэгээд ойлгоо. Тэгээд ойлгохдгоо гэж хичээл дээр ярьдаг штэ тий. Тэрийг хэлж байгаа. Сонсохгүй байх буюу толгойд нь өөр бодлоод, өөр асуудлууд, өөр ингээд шийдэгдээг үзүүлсүүд эргэлдээд байгаа. Энийг одоо нэг дэх төвшин гэж байгаа. Сонсохгүй байх төвшин. За хоёр дахь төвшнийг юу гэж бодож байна? Баг зэрэгэл яриагийн сонс. Баг зэрэгэл анхаарч байгаа. Талын л ойлгосон. За өөр юу гэж болох вэ? Яг ярьж байхад нь яг талын ойлгосноо нөгөө талын нь ерөөс ойлгохгүй. Тэгэл ямар үед тийм юу зүйл орж ирдий? Ямар үед хүний ингээд ярианы талыг ойлгоод талыг нь ойлгохгүй тэгээд ингээд нэг юм сонсооч байгаа юм шиг сонсохгүй байгаа юм шиг. Бараг л. Эхнийх бол бүр сонсохгүй байсан шүү дээ. Тийм. Эхний төвшин бүр сонсохгүй. Толгойд ногт өөр юм ярьж байгаа хүнийх нь яг юу ярьж байгааг нь мэдхийн тулд тэгээд яг мэдээд яг зарим зүйлийг л ойлгож авчаад тэг болчихдог. Хоёр дахь төвшнийг болохоор ингэж байгаа. Дүр хэсгийг сонсох гэж байгаа. Сонсон юм шиг. Тий, нэг сонсон юм шиг царайлна, тий. Гэж мэгээ тэгсэрнэ юу ч ойлгоогүй. Тэгэж сонсч байсан үе байдгүй хоёрт. Байхгүй. Ер нь бол айгуу сайн анхаар сонсдог байх нь тий. Төгөлдөрт ямар үед тэгэж сонсчихсан бэ? Яг дүр хэсгийг сонссон. Ингээд заримдаа ингээд хичээл хийж анги дээр хичээл хийж явах ч юм уу. Яг тэгээд дуудахад л ерөөс сонсдгоо. Тэгээд ингээ юм ярьж байхад нь за хичээл тэгээд юм бай өөрийнх нь хичдэг. Яг тэгдэг тий. Яг ингээл нэхгүй ингээл ажилдаа төвлөрсөн эсвэл хичээлдээ төвлөрсөн эсвэл нэг өөр юм хийж итэл ингээл хажуунаас ингээл хүмүүс яриа ингээл хийгээл ороод ирэнгүүт заримдаа яг тэгдэг штэ. Гэсэн ирнэ. Юу ч ойлгоогүй байдаг нөгөө ярианаас нь юу ч аваагүй байдаг тий. Тэгэхээр энийг дүр хэсгийг сонсох гэж байгаа. Тийм. Тэгэхээр за. Яг найзуудтайгаа ингээд миний яриаг найзууд заримдаа сонсохгүй байх юм бол би жоохон чанга дуурайд тэнгүүд бараг сонсоод эхэлдэг. Чанга дуурайд заримдаа уурлаад тий. Ууралж байгаа л гэсэн үг шүү дээ тий. Ууртаагаар эсвэл чанга дуугаар ойлгуулах гэж хичээдэг. Яг тэгдэг. За энэ дээр цаамаа маань ингэсэн бэ? Анхааралтай байхгүйгаас болж яаж хохирч байсан бэ хүүхдүүдээ гинэ. За анхааралтай сонсож чадахгүйгаас болоод хохирж исэн тохиолдол байна уу? Би байгаа шүү дээ. Яг шал өөр юм бодож байгаа л тэгээд багшааг юм тайлбарлаж байгаа байхгүй. Тэнгүүт нь ингээл шал өөр юм бодоод байж дараа нь тэр хичээлээ ойлгоогүй. Тэгэл хичээлээ ойлгоогүй учраас дараа нь хийх гэсэн чадахгүй тий. Би энэ математикаа сонгоны бодлогон дээр яг бүр яг хамгийн ихний өдөр анхыг сонгоо ороход яг заасан бодлого. Тэгэхэд яг нэг хамгийн анх орж исэн болохыг анхаарахгүй найз мэдтэй юм яриадсан болохоор тэр бол одоо л чаддаг. Тэгээд багшаасаа дараа нь санаа зовоод асууж чадаагүй юу? Багшаа тайлбарлаад өгөөч би ойлгоогүй юм. Зөндөө заасан ч гэсэн мэдгүй би нэг сэн ойлгохгүйсэн үү тий. Яг ингэж хохирдог ш хичээл дээр бол. За томчууд бид нар яадаг вэ гэхээр томчууд бид нар болохоор ингээд ажил дээр бас ингээд чухал хурал мурал болж хахад заримдаа ингээд уц муц дуурал янз бүрийн болоод эсвэл анхаарал төвлөрөөгөөс сонсохгүй байхаар мэдээлэл согцорсон байдаг тий. За одоо юу тий гэртээ хүүхдүүдээ ингээд сонсох шаардлага гардаг штэ. Ээжээ гэж өсвөр насны хүүхдүүд гүгээд ирдэг. Тэр үед нь өөр юм хийж идэг ч юм уу. Эсвэл бага насны хүүхдүүд энийг хараа гээл тэгэнгүүт нь харахгүй байхаар хүүхэд гондоо явчихдаг тий.
Тэгээд дараа нь хүүхэд дахиад ээжээ ч юм уу гэж ирэх юу н арай өөр баг болчдөг. Тэгэхээр бид нэр хүүхэдтэй харилцаагаа алдчихдаг байна. За харин ажил дээр бол ажлынхаа мэдээллүүдийг авч чадахгүй тэн дээрээс мэдээлэлээсээ хоцроод хохирдог байна шүү дээ тий. За ийм олон зүйлүүдийг бас манай хин алсав Хохирж исэн үе юм. тий. Ер нь ингээд нэг юм жоохон хэцүү болж исэн үе. Надад буруу сонссон үе яага. За. Хөгжсөн бол яахгүй. Ааха. Одоо ингээд Анапит хоёр ингээд зуны цагаар англи хэлийг хөгжүүлээд амар ярьдаг байхгүй юу? Тэр үед манай их чинь ингээд хушиг аваад хушиг тэгээд самар гэсэн байхгүй юу? Самар гэхээр нь зуны цаг summer гэж сонссон байхгүй юу би? Тэгээ бүгдээрээ summer гэдэхүү гэхээр би юу солиороод байгаа. Бүгдээр яа зуны цагийг иддэг ингээд хэлчихэн. Би самрыг ярьжсэн шүү дээ. Чи хушиг гэдэхгүй мө гэдэг. Тэгээл би нэг жоохон яадсан. Ааха. Буруу сонсоод ичтэй хийм үг хэлсэн байна шүү дээ тий. Тэгээ бас буруу сонсох гайх штэ. Summer зуны цагийг яаж идэх юм гэсэн чинь нэг чинь самар гэсэн байдаг тий. За дараагийнх нь төвшнийг тэгвэл яриа одоо. 3 дахь төвшин. 3 дахь төвшнийг юу гэж ойлгож байна? Бүр амар нүдрөө нь хараад анхаарал анхаарлаа төвлөрүүлээд нүдрөө нь хараад за гэд тэгэж ярих. Тэгээд Сонсох. Дараа нь нүдрөө нь харна, анхааралтай сонсно, дараа нь асуулт асууна. Тэгээ тэр үед нь хариулна. Эргээд хариулна. Харилцаа үүсэж гин гэсэн үг тийм хүмүүс. Тийм байна. Энийг болохоор маш гоёор хэлдэг. Сэтгэлээрээ ойлголцох. Сэтгэлийн нээлттэйгээр ингэж хоорондоо ойлголцох гэж хэлдэг. 3 дугаар төвшин шүү дээ. Тэгэхээр сонсох 3 төвшин байдаг бахан байна. Хамгийн ихнийх нь огт сонсдгоо тий. Бүр сонсохгүй. Толгойд нь өөр юм эргэлдээд байгаа. За дараагийнх нь юу лээ? Дүр эсгэх. Дүр эсгээд гэж байгаа нь юу ч ойлгоогүй. За дараагийнх нь ямар төвшин блэ? Яг яриаг сайн сонсоо гоё яриа. 3 дугаар төвшний буюу маш чухал буюу сэтгэлээрээ ойлголцож, нүднүүдээрээ контакт үүсгэж, харилцаа одоо бие биентэйгээ одоо илүү ойрхон болж цаашаага яриа маань өрнөнө гэсэн үг. Одоо юу гэх вэ гэхээр те одоо чи яг энэ дээр юг мэдэрсэн бэ? Алсав. Одоо чи саамар гэж сонсчод тэ эвгүй байдалд ороод чамд ямар байсан бэ? Хичээгээ чи бас муухай хэлээд гомдоцсон байж тээ гэд. Тэ ингээд эргээд харилцаа үсэд ярилцаад явна гэсэн үг. Тэгээ үндэ би энэс өмнө ерөөсөө нэг тийм хүнтэй ярилцаж байгаа шүү дээ. Яг тэгэж. Гэтэ яг юм ярьж л байсан л та. Гэтэ яг тэгэж яг нүд нь хараад микрофон руу хайлаа орт. За. Орт гэж ярилцаж байгаа. Тийм үү. Дандаа өөр юм хийн гэж юм ярилцдаг. Юм хийнгээл ярилцаад тэсэр нь ойлгоод байгаа юм. Гэтэ яг яриг нь ойлгоод байдаг. Тэгэхээр бас нэг ялгаатай байдал байна тий. Ялангуяа нөгөө алхаж явж байхдаа л ярьцгаараа зүгээр нэг доошаараа л тэгснэ яахгүй ойлгож байгаа. Ааха. Тэгээд алхангаа ярилцах болов. Тэгж ярилцж. Заавал тэгээ бие биенрөө хараад тий. Ааха. Заавал бие биенрүүгээ харахаар алхаж явахаар ч нөө замаа харж чадахгүй тий. Тэгэхээр алхаж явхад бол ялцчихвол аюусан чихээ ажилуулангаа сэтгэлээ нэгээл сонсоол өө чи тэгж бодсон юм уу гэл ингээд ярих нь штэ. Ааха. Тэгэхгүй л бүдрээ дунчин замаа арахгүй айгуул машин зам руу машины өмнөр ч гэсэн орох магадaltaй. За тэгэхээр 3 төвшнээ ярьчихсан. Одоо жишээлх юм бол одоо тий сонсох чадвартай хүнийг тэгж тайлбарлалт юм байна. Супер хүчтэй хүн гэж тайлбарлалт юм байна. Сонсох чадвартай хүн буюу анхааралтай сайн сонсож чаддаг хүн. Одоо тий. Одоо юу гэдэг нь тий бүх үед одоо юу гэдэг нь ямар ч хүний яриаг бас ингээд амруу нь орохгүй л тийм үү за гэж чадахгүй шүү дээ тий. Харин яг сэтгэл гаргаад цаг гаргаад одоо төгөлдөр ээж дээр ирэнгүүтээ ээжээ тантай ярилцах хэрэг байна гэд ирлээ. Чи ээж дээрээ тэгж очижсэн үү? Үгүй. Гэтэ яг нэг ээж тэгж байгаагүй л гэтэ яг нэг тэгвэл амар гоё байх уу? Амар байх гэж. Ямар нэг өөр мэдхгүй нэг ямар нэг асуудал тарьсан юм багтаа ээдээ зэгнэж байгаа юм багтаа гэж. Чи өөрөө ээж дээрээ тэгж очих уу? Үгүй. Ээжээ тантай нэг ярих хэрэг байна. Тэгж байгаагүй. Гэтэ ээж маж тэгж байгаагүй тий. За тэгвэл гоё шүү. Тэгэд намайг би ээжтэй анхааралтай сонсогдмоор байна. Эсвэл ээж чинь төгөлдрөө хоёлаа нэг ярих арай байна гэдэгэнгүүт ээж надтай юу ярих гэж байгаа юм бол гэд айх нь байна тий. Айхгүйгээр зүгээр ярих арай байна гэвэл чи ээжигээ тэгвэл анхааралтай сонсох уу? Сонсох хаа. Гэтэ яг ээж болохоор яг тийм зүгээр яг надтай ярилцах байгаа бол ерөөс нэг тийм ярилцах хэрэгтэй байна тэр гэдэг. Зүгээр л хажууд ирчээд гэж байгаа. зүгээр ярьдээ шүү. Ааха. Тэнгүүт нь чи яаж сонсдээ? Тэгэл өөр юм хаяад өөр юм хийдэг ч юм уу. Хаяад яг өөрөөс нараа ярилцдаг ч юм уу. Ааха. Тэгвэл дараагийн удаа бас нэг тэгж үзэхгүй тий. Чи ээжтэйгээ ярмаар нэг сэдв байх юм бол ээж тантай нэг сэдвэр ярмаар байна. Ээж нэг тантай ярилцах хэрэг байна гэд нэг туршаад үзээрэй за. Ээж нь за
За хоёлаа юу ярих гэж байгаа. За ярий гэд ингээд соввол чи яг ингээд ээжтэй ойлгуулад ингээд нэг ярьж тушиж үзээрэй за. Өсвөр наснд айгүйх тэр хэрэгцээтэй байдаг шүү дээ. Манай хоёр охин бол тэгдэг гэсэн орой ирэхээр л ээж тэгсэн байхгүй та сонсч даа нааш арч даа гэж хагаад ингээд ярьдаг гэсэн байхгүй. Тэгэхээр тэр бас их чухал юм байлээ. Тэгээд яг ажилласаа ирээд тухайн үед заримдаа бол байж да би ялаа нэг юм хийгээд гээл тэгчингүүд гомдчихно. Намааг сонссонгүй гэл. Тэгэхээр яг ингээд ээжээ гэдгүүгээд ирэхэд нь за гэж яагаад ингээд чих тавиа сонсох юм бол юмаа хуваалцчаад ингээд юм баяр хөөртэйгээр өөрөө өөрийнх нь нөгөө сонсогдох хэрэгцээнд хангагдчихад явцдаг байхгүй. Тэгэхээр эсэргээрээ байж да би завгүй байна. Чи би хэсэг хугацааны дараа тгийн ингээд гэх юм бол яг өсвөр наснд бол жоохон ингээд гомдох гээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг. За маш чухал сэдв байна гэд богийг захирал бичсэн байна. 1146 104 5 дугаар явцаар манайхан холбогдоорой. Өнөөдөр 11 наснуудтайгаа анхааралтай сонсох чадварын талаар ярьж байгаа. Тэгэд хүүхдүүд багаасаа ингээд анхааралтай сонсох чадвар суралцчих юм бол одоо том болоод бусдыг ч гэсэн ингэж гоё сонсоход нээлттэй байж чадах нь. Гэхдээ гурвангийнх нь ярьсан нэг зүйл байгаа тий. Хүн болгон л ингээд юм ярингууд нь ингэж болохгүй нэ штэ тий. Үнэхээр чи завгүй байх юм бол уучлаарай би одоо яг хичээлээ хийж байгаа шүү гэдэг ч юм уу тий. Тийм зүйлүүдийг бол хэлж болно штэ. Ярилцаж болно штэ. Тэрнээс хичээлээ хийгээл чухал цагтаа сууж исэн чи хажуудлынх нь нүгтэл намайг сонсч идөө гэдэвэл сонсоод хичээлээ ойлгохгүйгээр өнгөрч болохгүй нэ тий. Ингээд өөрийг нь тоохгүй байхад ингээд заавал ярих гад ингээд зүтгээд тахаар амар. Ингээд өөр гэдэг шүү. Тэгэхээр болохгүй тий. Байж байгаараа уучлаарай би хичээлээ хийж гин. Яг одоо би өмнө төвлөрсөн байна. Дараа чи яг чухал сэдв байвал хоёлаа яриа, чухал зүйлээ байвал ярий гэдэг ч юм уу. Ийм байдлаар. Би одоо юм хийж би нэгтэн дараа ярий гэж хэлдэг. Одоо юм хийж завгүй байна. Тэг асуудалгүй болно шүү дээ тий. Өөр өөрсдийнхаараа илэрхийлж болно гэсэн үг тий. Заавал нэг юм хэлбэр загварт баригдахгүйгээр ярьж болно гэсэн үг. За тэгвэл гурлаа нэг юм хийж үзье. Одоо та хоёр маань нэг дүр болон заяа. За тэгээд төгөлдөр маань асууна гэсэн үг. За хэн маань болохоор хариулна гэсэн үг. Тэгэхээр төгөлдөр маань алсууг анхааралтай сайн сонсно гэсэн үг заяа. За тэгээд нэг ийм дөрвөн зүйлийн талаар ярина. Өөрийнхөө хобби болон дуртай зүйлийн талаар ярина. Чи тэгэхээр асуултаа асуун те төгөлдөр маань. За дараагийнх нь болохоор энэ жилийнхаа төрсөн өдрөөр ямар зүйлийг одоо хийсэн, дараагийн жилийн төрсөн өдрөөр юу хиймээр байгаагаа ярина заяа. Тэгээ бас сонсно гэсэн үг анхааралтай. За тэгээ хамгийн сүүлд юунд дууралснаа ярина. Нөгөөх маань гой сонсно, анхааралтай сонсох төвшнөр. За тэгээд хамгийн сүүлд юунд баярснаа ярина заяа. За эхлэе. Төгөлдөр асуугаарай. Хамгийн ихнийх нь хобби сонирхол. Ямар хоббитэй асуу. Тий. Асуугаас асууна. Тэгээ чи асуухгүй сонсож өгнө. Яг чиний яг хамгийн дуртай хийх дуртай хобби чи юу вэ? Миний хамгийн хийх дуртай хобби бол зураг ба бүжиглэх. За чи гоё сонсож өгөөд асуулт асуу ш. 3 дугаар төвшнөр одоо сонсоод асуух гадах ш. Та хоёр нүд рүүгээ харж агаад. Яг бүжиглэх нь яг чи яг өөрөө дуртай болж хийсэн үү эсвэл угаасаа яг анханасаа бүжиглдэг байсан уу? Анханасаа бүжиглдэг байсан. Зураг гэсэн штэ. Яг чи яг бүр яг сайн зурж чаддаг уу? Үгүй. Гэтэл зураг дуртай. Тий хаяа тэг зураг гоё. Нэг тийм pixel art гэдэг дээ штэ. Нэг дөрвөлжин квадраттай зурдаг. Тэсэн дээр үү? Үгүй. Яг өөрөө ингээд дээр зурж байгаа. Тийм. Бас тийм зураг юм уу? Гоё юм тий. Дундуур нь орж ирээд. За тэгвэл дараагийн асуулт маань юу гаалаа? Төрсөн өдөр байгаа тий. Тийм. За яг хамгийн сүүлд болсон төрсөн өдрөөр юу хийсэн бэ? Би авижээс гоё бэлэг авсан. Ямар бэлэг? iPad юу л таблет л үү? Гоё бэлэг. Тэгвэл дараа жилийнхаа яг төрсөн өдрөөр яг юу хиймээ? Би найзуудтай гоё тийм зугаалмаар. Яг төрсөн өдрөөр найзуудтай байх гоё л даа. Гэтэ яг миний төрсөн өдөр яг өвлийн амралтаар болдог болохоор найзуудтайгаа ч яг амарчдаг бахана тий. Тэгвэл дараа жилийнхаа төрсөн өдрөөр ямар бэлэг аммаар? Дараа жилийнх яаж тэмдэглэмээр байна тий? Нэг ресторан тэмдэглэмээр л. За дараагийн асуулт үлээ. Тэгээ гоё харилцаа үүсгэж болно шүү дээ. Та хоёр анхааралтай сонсож байгаа учраас чи алсуугаа маш сайн анхааралтай сонсоод алсуугаас асуулт асуух эсвэл гоё дэмжиж өгөх тий ойлгох тэр мэдрэмжүүдийг гаргана гэсэн үг шүү дээ тий. За дараагийн асуулт үлээ. Дууралсан байл. Ангийнхандаа. Хизээ. 5 дахь өдөр юу насалж дууралсан? Би нөгөө ангийн дарга болохоор ингээд ангийнхан маань миний үгэнд орохгүй тэгээд
амар ойрлоо дугаалаачтай гэл амар ууралчихсан. Тийм болохоор л ангийн дараа баярлаа. Тэгвэл хамгийн сүүлд юунд баярлсан бэ? Хамгийн сүүлд үү барьсан юм бараг байхгүй. Яагаад? Би нөх их баярлдаг байхгүй. Яагаад? Өөрөө амар баярлах шалтгаанууд гарч ирдэггүй гэж үү? Аа. Тийм үү? Яг гэр бүлэрээ бүгдтэй хамт байхдаа ч гэсэн нэг баярлдаггүй юм. Яг нөх их баярлдаггүй ч гэсэн таарах. Бүр яг амар баярлаад тах юм байхгүй гэж үү? Байхгүй. За. За одоо нүд рүүгээ харж чадсан уу? Харсан уу? За тэгээд алсуугийн хувьд одоо асуултанд хариулаад ингээ ярилцж байгаагийн хувьд төгөлдөр чамайг хэр сайн сонссон, хэр сайн чамтай контакт үүсгэж чадсан гэж бодож Яг асуулт хийхэд бүр яг тодотгож харуулах гад. байна. Чи зураг тийм амар гой зурж чаддгүй нэг таарахын зурдггүй гэд. Тийм. Асуултуудаар ерөнхийдөө харилцааг бол цааш нь үргэлжлүүлсэн гэж ойлгож байна. Тийм. Ааха. Төгөлдөрт яг ингэж ярилцах ямар санагдсан? Зөвл ингийн Энгийн санагдсан уу? Ааха. Тэгээ чи яг анхааралтай сонсож чадв уу? чадсан. Чадсан уу? Нэрээ юу? Нэр. Нэрээ юу? Жохон хүлээгээд байсан үгүй юу? За. Дараагийнхаа хүлээгээд байсан уу? За тэгвэл одоо та хоёр байраа солиод асуун заяа. Яг адилхан асуулт. Тэгнь яг саяныхаа 4 асуултыг тэгээд бас мэдрэмжээ хуваалцъя. Тэгээд алсуугаас нэг юм асуумаар байна. Баярлна гэдгийг чи юу гэж ойлгодгийг? Альва зүйл баярлах одоо тий хамгийн сүүлд хизээ баярлсан бай гэсэн чинь тий Фернэх баярлдгүү гэд тий баярлна гэдгийг юу гэж ойлгодгийг? Баярлна уу? Аха. Нэг тийм хөгжил хамгийн дуртай хүнтэй хөгжилдөг л гэх юм. Аха. Тэн гэр бүлтэйгээ бас Байх. жоохон хөгж. Аха. Хэмд орох зэн энэ гээд баярлсан байна. Ааха. Ааха. За окей ойлголоо. За тэгвэл одоо байраа солиод ярьж үзье. Тэгээ манай сонсогчид бас те анхааралтай сонсох дээр хамгийн сүүлд хинтээ бас яг ингэж гоё анхааралтай ярилцаж эсвэл анхааралтай сонсож өгч тэр хүнд ингэж нэг юм сонсогдох хэрэгцээг нь хангаж өгсөн бэ. Тэр талаараа бас бичээд хуваалцаад ороод ирээрээ. Тэгээд хүүхдүүдээ бас хэр сонсдог вэ те тэр талаар бас бичиж болно шүү. За. Би яг хувьдаа нэг тийм ээжээс бусад гэр бүлээс ээжээс бусад гишүүнтэй нэг тийм ярилцаад байдаг. Яг ээжтэй ярилцахтаа л яг гоё ярилцж чаддаг. Яг өөрийнхоороо байж чаддаг гэсэн үг үү? Ааха, окей. Өөрийнхоороо байж чаддаг гэдгээ чи тайлбарлавал? Ингээд яг хүнд хилдэггүй ч юм уу те. Яг тиймэрхүү юмнуудаа зөвхөн ээжтэйгээ ярилцаад зөвхөн яг ээжтэй хилдэг болохоор. Итгэж чаддаг гэсэн үг тий. Аха, за. За одоо манай алсуу асуугаад төгөлдөр харилцсан. Гэхдээ та хоёр яг саяныхаа нөгөө нэг анхааралтай сайн сонсохын хамгийн сайн жишээгээр сонсож ярилцсан шүү. За. Эхлээд тошоо хобби те. Дараа нь дуртай зүйл. Төрсөн өдөр байгаа. Эхлээд хобби дуртай зүйл. Тэгээд төрсөн өдөр тэгээд юунд хамгийн сүүлд дууралсан, юунд хамгийн сүүлд баярлсан. Тэгээд хамгийн сайн сонсох буюу нүд рүүгээ хараад мэдрээд одоо нэгнтэйгээ нөгөө яг тэр харилцаа буюу анхаа за чи энэ үед яасан бэ? Чамд ямар санагдсан бэ? Чам таалагдсан уу? Таалагдаагүй юу гэдэг ч юм уу те. Асуултууд оруулаад ярилцсан гэсэн үг шүү. За. За. За сууя. Чиний хобби юу вэ? Хобби өг шатар байсан. Гэхдээ одоо бол ингээд шатраа нэг тоглохоо болчиход байгаа болохоор одоохондоо бол нэг тийм амар хобби гэдээ бахарал гэхэд зүйл бол байхгүй. Чиний хийх туртай зүйл юу вэ? Хийх туртай зүйл гээд заримдаа юм бичих ч юм уу. Тэгээд заримдаа болохоор яг зүгээр уцаа үзэх. Чи юм бичих бол юу бичих туртай вэ? Сүүлийн яг үед яг Монгол бичиг дээрээ яг монголч хүсгэлийн баярлах гээд нэлээд юм бичээд байгаа байхгүй. Энэ нэг би бас гайгүй бичдэг болсон болохоор гоё бичээд ахаар бичгээр амар урамтай байдаг. Тэгээд тийм. Яг баг монголоор ихмэх болж чадваргүй. Яг монголч чи төсөөдрөө өмнө жилийн төсөөдрөө яаж тэмдэглэсэн бэ? Төгөлдрийг сая болцсон те. Юу? Тэгээ өвлийн амралтаар гэр сая болцсон гэсэн үг те. Тий. За яаж тэмдэглэснэ ярьчих тэгвэл. Би болохоор яг гэртээ яг манай үеэлүүд ирсэн. Өөөсөө бараг жил дунд хийсэн дэлдэг үеэлүүд ирдэг. Энэ өвлийн улирлахоор нэг найзуудтайгаа гарч чаддаггүй. Гэхдээ яг үеэлүүд ирээд гэрээнд гой хоол идээд тэр бас гоё идэг. Төрсөн өдрөө чи юу нь хамгийн гоё юусэн? Миний төрсөн өдөр дээр ингээ хүмүүс ирж байгаа нь л гоё юусэн.
Гэтэ яг ингээд яг бүр их хүн биш ч гэсэн яг дуртай үеэлүүд маань ирж байгаа болохоор гоё. Чи дараа жилийнхаа төсөөдрөөр юу авахыг хүсэж байна? Би дараа жилийнхаа төрсөөр хэрвээ чадвал компьютер авах гэсэн. За ээж нь сонссноо. Ээж нь угаасаа энийг сонссон тий. мэднэ. Мэдж байгаа юу. За. Бараг жилийн өмнөөс. За. Чи хизээ ууралсан бэ? Хамгийн сүүлд Хамгийн сүүл. нааша ирж хахад би зөвөр ааваасаа ингээд нэг аав нэг хурж өгсөн байхгүй юу машин. Тэгээд би ингээд нэг тийм тэнийг асуулсан байхгүй юу. Тэгсэн чинь аав ингээд адтар нэг тийм жоохон муухайгаар ингээд хариулсан. Тэрэнд уурал. Та хаана хүлээж явах ингээд гэсэн байхгүй юу. Нөгөө танаа асаантал хүлээд юм байгаа зүтэй гээд тэгтэн нэг жоохон муухай хариулсан болохоор ууралж байгаа. Чамд ямар байсан? Одоо нөгөөс ихтэй дийдэг болохоор нэг ууралдаггүй. Өөр нэг амар ууралдаг. Гэтэ муухайсэн. Тэгэхээр одоо томчуудын хувьд хүүхдтэй хариулт өгөхдөө одоо магадгүй сэтгэл санаа нь янз бүрийн тий эсвэл жоохон бухимдсан магадгүй ухтын бөглөрөөнд орцсон тий төгжирсэн ууртаа байсан ч гэсэн хүүхдтэй хариулт өгөхдөө бас сайн сонсож байгаад бухимдж уурлахаа хойшин тавиад хариултыг өгөх нь зөв юм биш үү тий. Яг нэг юу үсэлтэй амар үсэлтэй. Би яг нэг өөрөө жоохон утгаас алдсан болохоор. Гэтэ яг зүгээр. Гэтэ яг бас сонирхоод асуувал зүгээр шүү дээ тий. Гэтэ дандаа тэгж муухай хариулдаггүй. За. Хайдаалгаа. Тэгвэл чи тэрийг бас жоохон ингээд хэцүү мэдэрч аваад эфиртээ орж ирсэн байна тий. Үгүй нэг гайг болцсон уу? За. Тэгээд би нэг тийм би ихэнх ингээд зарим ихэнхдээ амар уурлаад байдаг байхгүй юу? Гэхдээ амар төргөө уртаа болохоор гэхдээ хурдан тавьширчдаг л та. Тийм болохоор нэг уурлах бол одоо надад нэг тийм амар хүчтэй нөлөөлөх болчихсон. Өөрийгөө буцаага тайвшруулж чаддаг бахан. Тийм. За. Бас өөрөө нэг төргөө уртаагаач мэддэг болохоор. За алсуу маань. Чи хизээ баярлсан бэ? Хамгийн сүлд хизээ гоё баяртай юм тохиолдсон бэ тий? Тий яг сая хагасаа өдөр амар гоёсэн. Яг нэг яг эмээ өвөр тусан руугаа яваад. Гэтэ яг өмнө ингэж л байсан л да. Гэтэ хамгийн сүлд яг эмээ өвөр тусан руу яваад тэгээд ээж аав хоёртой яг нэг яг тэр 3 дахь нэг өдөр хонсоохгүй. Тэгэхэд амар гоёсэн. Тэр мэдрэмжээсээ жоохон хуваалцаач. Ээж автагаа юу хийж өнгөрүүлсэн, юу ярьсан тий зүгээр ингээд товчхон. Нууц ушвал. Бас нууцыг бас яриулж болохгүй тий. Яг бүр яг гой барилдан зүйлүүд дээрх юм бол ингээд амтай мавж идээд кино үзсэн хамт кино үзсэн болохоор гоёсэн. Аав чирэн чамаг тэр үед чи аав чиртэйгээ ингээд ярилцахад одоо юу гэдэг нь тий өнөөдрийн ярьж байгаа сэдв буюу анхааралтай сонсох гэдэг энэ сэдвтэй холбоотой чамаг анхаарч сонссон тийм тохиолдол байна уу? Үгүй. Фурлаа бараг кинонд орсон байгаа. Кинонд ороод киногоо үзэл өөр ярилцах цаг гараагүй юм байна тий. Бас нэг ярилцдаг юм дөө. Нэг ярилцдаг юм та. Ингээд заримдаа ярилцдаг л та. Гэтэ яг тэр үзрээд нэг ярилцаагүй. Ааха. За, ингээд байраа солиод үзлээ. Алсуу асуугаад төгөлдөр ярьсан. За, төгөлдөрт ямар мэдрэмж төрсөн? Харин за тэглээ би дундуур нь жоох орчлоо уучлаарай хоёроо. За, төгөлдөрт ихтэй ямар мэдрэмж төрөв? Гэж чамаас асуулт асуугаад чамааг анхаарч сонсоод тий. Хоёр хүн бүр анхаарч сонссон байна шүү дээ. Алсуу тэр хоёлаа. Ихтэй яг нэг яг үл томсолох байгаа шүү дээ. Яг тийм. Яг тэрний яг эсрэгээр нь яг гоё мэдрэмж авсан. Алсууд ингээд төгөлдөртөө ярилцахад бас харилцаа үүсч чадв уу? Алсуу жоохон муухай байсан магадгүй. Алсууг тоохгүй тантай ярьсан болохоор. Гайгүйсэн үү? За тэгвэл одоо дараагийн удаадаа би дундуур нь орохгүй нь байна. Та хоёрыгаа маш сайн ярилцуулаад тэгээд хоёрын мэдрэмжийг бас сонсох хэрэгтэй байх нь байна тий. Тэгэхгүй сая бол ялтчгүй ингээ асуулт жоохон асуумар санагдаад дундуур нь орчлоо уучлаарай. За тэгээд ээж аваад маань хүүхдүүдээ бас ингээд хэр сайн сонсдог вэ? Анхааралтай сонсох яагаад чухал вэ? Тий энэ талаар ярилцж байгаа. Тэгэхээр анхааралтай сонсох хгүй байгаа үед тий хэрвээ ингээд би чиний ээж байлаа гэж одоо ялсан. Тэгээд чи орой орж ирээд ээжтэйгээ юм ярих гэсэн чинь чамайг сонсохгүй байж би завгүй байна. Үгүй утас үзэж байгааг харж ийн үү чи? Тий би ядраад ахт чинь чи олон юм ярьдیں۔ Гэвэл чамд ямар санагдах вэ? Сонингоос гадна ямар санагдах вэ? Ааха. Яг ингээл амар гоё юм хэлгээл утсан чи ингээд байж ил та би утас үзэж штий. Цаашаа гэд хар жоохон сонин санагдсан штий. Ааха. Тэгэхээр яг гомдно. Ааха. За төгөлдөр юу хэлчихсэн? Ингээд яг гэрийнхэн байгаа шүү дээ. Тий. Ингээд намайг яг тоох ингээд
тоохгүй үед бол зөндөө байдаг заяа. Яг бүгд л намаа ингээд тоохгүй байжсэн үе бас байдаг. Гэхдээ яг нэгэн зэрэг хвшилтэй. Гэхдээ яг бүгд л яг нэг өөрийнхөө өөрөөсөө нэг хийгээд тэгээд өөр дараа нь тэр амраа явж яадаг ч юм уу тиймэрхүү үед нэг тиймэрхүү юм яриад очихоор нэг тийм тоодаггүй. Яг нэг ингээд сонссон дүр хэсэгдэг. Тэгээд заримдаа бол бүр сонсоог юм шиг. Ааха. За тэгэхээр энэ үед нөгөө нэг сонсогдох хэрэгцээ буюу те хин нэгэнд би чухал хүн юм байна. Ээжтэй, аавдаа, те найзтай, багштай одоо юу гэдгийг те хайртай хүмүүстэй би чухал хүн биш юм байна гэдэг мэдрэмжийг аваад маш их ганцаарддаг, сэтгэл зүрх нь хаагддаг. Тэгээс мэдээж нөгөө нэг уур гэх түрүүн манай төгөлдөр хэлсэн те би ингээд ууралсаа. Яг сая ингээд ууралсаа. Гэхдээ би түргэн одоо уурлаад хурдан гайг болчдаг болохоор гайг болцсон гэдэг шиг яг нэг юм уурлах, бухимдах мэдрэмж төрдөг бахан байна. Тэгэхээр хайртай хүмүүсээ бид нар сайн сонсох нь байна те. Гол нь яг чухал хэрэгцээтэй үед нь одоо саяих шиг яг саяын жишээ шиг те алсуу ингээд гоё юм аяах гэсэн чинь байж л да би завгүй штэ гэвэл ингээл те муухай мэдрэмж төрөөд ганцаардаад өөрийнхөө сэтгэлийг хаагаад бас ингээд ийм уур бухимдалтай хүмүүс намайг сонсдоггүй гэдэг энэ мэдрэмжэн дээр ирдэг учраас ээж аауд маань хүүхдүүдээ сайн сонсох тий. За найзуудыгаа сонсох. Бас багшийнхаа ярьж байгааг сонсох. Багш ч гэсэн хүүхдүүдийнхаа ярьж байгааг сонсох ч гэдэм үү. Энэ дээр яг тэр хүүхд үнэхээр чухал зүйлээ илэрхийлэх гээд тий хуваалцах гад ирж яхад нь сонсох гэдэг бол маш чухал юм байна гэдгийг өнөөдөр гурлаа ойлгож авлаа тий. Тэр одоо нэвтрүүлгийн маань цаг нэлээд гэсэн байна. Тэгээд төгөлдөр сайн сонсд юм байна гэсэн бол алсуу сайн ярилцд юм байна гэд ингээд гоё коммент ирсэн байна. Тэгээд манайхан өнөөдөр бас яг энэ анхааралтай сайн сонсох гэдэг 3 түвшинтэй юм байна. 3 түвшний хамгийн сайн нь нөгөө нүд рүүгээ хараад тэр хүнийг анхаарад ойлгох гэж хичээгээд асуулт асуугаад ингэж ярихыг хэлж байгаа те сэтгэл зүрхээрээ бас нээлттэй байгаад одоо зөвхөн тэр хүн яриад нөгөөх нь гэд дүр хэсгийг сонсох биш те эсвэл толгой дотор шаал өөр юм эргэлдээл дээгүүр хараад сонсох биш те яг ингэж сонсох нь анхааралтай сайн сонсох юм байна. Анхааралтай сайн сонсдог байх нь эргээд бусдад буюу бүгдэд одоо маш ашиг тустай юм байна гэдгийг ойлгосон те. Гэтэ сая яг алсууг ингээ жоохон ингээ тоохгүй тантай ярилцсан за. Гэтэ яг тэр нь муухайгаа гэсэн яг тантай ярилцах бол амар гоё л. Энэ яг 3 дахь нэсэнд яг тантай ялж ярилцаад. Одоо нөгөө тэгвэл гурлаа байгаа үед одоо жишээлхэд юу гэдэг те битээр яриад алсуу ингэ чимээгүй суугаад байвал эсвэл тоор яриад би чимээгүй суугаад байвал те эсвэл би юм ярьж хахад миний ярьж байгааг сонсохгүйгээр тоор яриад байвал муухай те. Тийм. Эсвэл хүнийг жийж байгаа юм шиг. Тий нэг жийж байгаа, орхиж байгаа, хайж байгаа тий. Чи хинч бишээ гэдэг мэдрэмж өгж байгаа юм шиг тий. Найзууд дээр л тэгвэл зайл гэж явчих. Зайл гэж. За тэгэхээр өнөөдөр яг анхааралтай сонсох талаар хүүхдүүдтэйгээ яг одоо чухал зүйл нь юу вэ гэхээр хамгийн гол ойлгох гэдэг зүйл нь юу вэ гэхээр дүр эсэхгүйгээр худлаа сонсохгүйгээр маш сайн хэрэгцээтэй үедээ сонсож өгж байгаарай. Нөгөө талдаа чамайг ярьж байхад нөгөө талынх нь хүмүүс ч гэсэн яг энэ байдлаар сонсох нь нөгөө хүнд чи чухал хүн шүү, чи надад хэрэгтэй хүн шүү, би чамайг хүндэлж гин, би чамайг хайрлаж гин гэдэг тэр мэдрэмжийг өгдөг шүү гэдгийг ярьлаа. Тэгээд алсуу төгөлдөр баяртай маш их баярлаа. Өгсөн даалгавар юмаа сайн биелүүлээд ирээд гоё мэдрэмжээ бас инхээр юм байд юм байна, инхээр юм байд юм байна гэдгийг бас хуваалцсанд баярлаа. За. Тэгээ дараа нас та хоёр сайхан гэрте очиж жагаад хайртай хүмүүстэйгээ дахиад хэрэгжүүлээд үзээрэй за. Гэхдээ сайнаар нь хэрэгжүүлж үзээрэй заа. За тэгээд өнөөдөр анхааралтай сонсох чадварын талаар амьдралын хүчийг сэтгэл зүйн боловсрол олох нэвтрүүлэг маань 11 наснууд болох алсуу төгөлдөр хоёртойгоо ярьсан. Тэгэхээр зөвхөн энэ дээр хин нэгэн одоо анхааралтай сонсоод өнгөрөх биш те. Ээж аав бидний хувьд ч гэсэн одоо цаг зав одоо завгүй байдаг, ядардаг гэлээдэг. Тэгвэл ядарсан үедээ ч гэсэн нэг 10 минутыг хүүхдтэй цаг гаргаад сонсохыг одоо уриалаад өндөрлөе. За тэгээд эфирт баясаа алсуу төгөлдөр цомо дөрөв байла. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрлээ.